Одоогоор дэлхийн 11 орн 80 гаруй хотод албан ёсны төлөөлөгчийн газруудаар худалдаалагддаг энэхүү бүтээгдэхүүн 60 хэмээс хасах 55 хэмд ажиллах чадвартай цонхны анхны шүүлтүр гэдгээрээ онцлогтой юм а. Энэхүү шүүлтүрийг вакуум цонхонд суйрлуулснаар ердийн агаарын урсгал үүсэж анги танхим өрөө тасалгааг 24 цаг цэвэр агаараар хангах боломж бүрдэнэ гэдгээрээ маш том давуу талтай юм. Бүтээгдэхүүн дотор байх шүүлтүр нь агаар нэвтрүүлээд зогсохгүй. Бохир агаарыг шүүж, гудамжны дуу шуугааныг тусгаарлах, тоос шороо, хорхоо шавж зэргийг дотгош нэвтрхээс сэргийлэн вакуум цонхыг амьсгалдаг болгож байгаа бөгөөд тог цахилгаан хэрэглэхгүй. Өнгө үзэмж сайтай, эдлэгэн удаан зэрэг олон давуу талтай юм а. Дотоод орчны агаарын бохирдол нь гадаад орчны агаарын бохирдлоос 3-аас 6 дахин илүү хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг бай. Үүнээс үүдэн төрөл бүрийн харшилтай болох хүний биеийн дархлаа муудан коронавирус, сүрье, томоо туустай өвчин, уушигны төрлийн өвчлөлүүд, хавдар, зүрх судасны болон бусад төрлийн өвчний шалтгаан болж байна. Уг агаар шүүгч нь агаар дах нүүрс үйлчлэнхий CO2-ийн агуулмжийг багасгах зогсохгүй. PM2.5, PM10 нарийн ширхэг тоосонцрыг шүүх өндөр чадвартай бөгөөд бүх төрлийн лабораторийн шинжилгээгээр баталгаажсан юм а. 259-р цэцэрлэгийн баг бүлэгт агаар цэвэршүүлчийг тавьснаар бол өвчлөл харьцангуй бол багассан. Энэ одоо фильтрийг тавьснараа бусад ангиудыг утгад агаар болоод цэвэрхэн орчинд хүүхд бол эрүүл өсөж томилж байна. Одоо бусад ангиудтай тавих өрсөлдөлтэй байгаа. Хэд хэдэн давуу талаар ажиглагдчих. За нэгдүгээрт бол бид нэр цонх салхивчаа өвлөө өвлөл онгоолгоод иж чадахгүй. Нэгдүгээр гадны нөгөө утаа өнөртэй янз бүрээр харуулж байна. Хоёрдугаар хүүт таслага өгдөг болчихдээ. Тэгэхээр нөгөө цонхоо онгойлгохлоор илүү их эрсдлээ ихсгээд идэв. Байнгын гэдэг утгаараа цонхонд суйрлуулж байгаа учраас тэр чинь гадаа дотоод агаараас илгэлцэл хүний хүссэн үсээгөө өглөөч өдөрч орж явж яах нь тог цахилгааны хамаарал байхгүй. Тэгээд тэр орж ирж байгаа агаарыг нь өөрөө доторх фильтр шүүчиж байгаа. Ингээ шүүжихлээр зэрэг гаднаас орж ирж байгаа нөгөө тоосон зэрэг янз бүрийн юм шүүгээд оруулаад. Эргээд тасалгаанд амьсгалаад бидний амьсгалаас ууршиж гарч байгаа нүүрс хүчлийнхээ бусад зүйлүүдийг буцаагаад гадаад орчинд гаргаад өгч байгаа. Өөрөөр хэлбэл тасралтгүй тээвэрлэлт яваад зөөвөрлөл тээвэрлэл цонхон дондор явуулчих гэсэн. Энэхүү бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн орчин, айл гэр, албан тасалгаанд байрлуулснаар цэвэр цэнгэг агаарыг та бүхэн амьсгалах боломжтой болно.